Дандаа намайг мөн хөргөлдөг хүүд 3 төвд дуудлагын сурч яадаг. Одоогоор орон сууцны системд 11 жил ажиллаж байгаа. За саяхан бас нэг орон сууцны халаалт зогсонтой холбоотой өдөрт ер нь хичнээн дуудлага ирж байгаа. За халаалтын үйлрэлт нэг 40-оос 50 их үедээ нэг 60 орчим ирдэг. Одоо 5 сарын 15-наас хойш халаалт зогсноос хойш дуудлага ер нь хэд багасж нэг 20-оос 30% багасаад нэг 30 орчим дуудлага л ер нь 20-оос 30 дуудлага л ер нь хэд ирж байгаа. Аха. Нийт дуудлагын ер нь ихэнх нь ямар төрлийн дуудлагад ирж байна? За ихэвчлэн ус хангамжийн дуудлага ер нь дуудлагын нэг 10-аас 20% нь болохоор ариутгах татварын дуудлага ирж байгаа. Аха. Ариутгах татвар гэдэг маань одоо нэг бохир шүү дээ тийм бохир ус заалаа. Саяхан танаас нэг Facebook пэйж дээр одоо маск хийгээд бохир бүглэрсэн тухай мэдээлэл орж исэн. Та энэтэй холбоотуулаад хэрэглэгчдэд хандаж юу гэж хэлмээр байна? Ерөнхийдөө бол нэг эрүүл мэндийн байгууллагаас нэг 2 цаг тутамд маск шолж явах ёстой гэх нэг зөвлөмж өгж байгаа шүү дээ. Тухайн үед бол хүмүүс маань яг маска цаг тухайд нь солих нь уг нь зөв. Тэгэхдээ сольж байгаа хэрнээ нөгөөдгөө одоо 0 тийм үү бохирын шугамд хийж урсгахснаас болж одоо биднээс энэ өмнөх бохирын дуудлага бага бүглэрдэг байсан бол ачаал маань 1-2 ч юм уу 2-3 ч юм ингээ нэмэгдэх шаардлагатай бохирын дуудлага ер нь бол нэмэгдэх хандлаганд орсон байхгүй. Тэгээ нэг одоо их бүглэрээд тороостой ангууд ерөнхийдөө доор хаяж нэг 2-3 маск бол тогтмол гарч ирэх жишээний тийм болчиход байгаа юм л да. Тэгэхээр яг хэрэглэгчд маань ерөнхийдөө маскыг бас усан дуусна гэж бодоод байгаа бол та тий. Тэгээ ерөнхийдөө нэг удаагийн маск гэдэг утгаараа 0-ын цаас ч юм уу нэг даавн биш нөө цаасан материал гэдэг утгаараа 0 хийж урсгаадах шиг байгаа юм хэрэглэгчд нь. Уг нөө цаг тухайд нь сольж байгаа нь зөв боловч нөө соёлтой хэрэглээгээр уутан дэж хогийн саунд хийжэвэл уг бидний ажилд нэг баг ч гэсэн бохирын дуудлагыг 1-2-оор ч юм уу цөөлөх байхгүй. Халаалт зогсонтой холбоотой одоо та бүхний маань ажил ер нь хөнгөрдөг үү? Одоо халаалт зогсоод бидний ажил хөнгөрөхгүй одоо нөө өвлийн урсгал засвар өвлийнхөө бэлтгэл ажилд ороод урсгал засварын 103 цагтаа хийж авахгүй л өвлдөө хэцүү дээр. Таны үрж байгаа цүнхэнд яг ямар төрлийн багш ер нь хичнээн хэл байдаг вэ? За бидний шин багж нэг дооройж нэг 10-аад хэл 10 гаруй хэл болчихсон байдаг. Дотор нэг номерын газуу францоос тэгэл аптирк бахаас ахуулаад ингээ ерөнхийдөө нэг хүнд төмөрлөг хийсэн багшнууд байдаг болохоор ерөнхийдөө жоохон хүнд өвтрөл байдаг. За тэгээд мэдээж 24 цагийн тасралтгүй одоо орон сууцны оршин суугчдаа төлөө одоо үйлчилж ажиллаж байгаа танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. Та хэрэглэгчтэй хандаж юу гэж хэлмээр байна? Хэрэглэгчтэй хандаж хэлэхэд ерөнхийдөө бол хэрэгцээний халуун удаас одоо бохир ер нь хвчлэн бохирын 0 тосгуурандаа ерөнхийдөө юмаа ангилж ялгаж урсгах тэгээ холигч ойр зургийнхаа юмд нэг гамтаал хэрэглэл өгнө. Бидний ажил дараа л нэг төхөн болох юм да.